Нийт 5800 ор дэлгээд за үүн дотроо 511 эрчим тэмчилгээний ор дэлгэхээр төлөвлөгдөж байна. За энэ эрчим тэмчилгээний ордоо бид одоо 24 цагт 8:16 ээлжээр нэг ээлж 8 цагаар ажиллахаар тооцож нэг ээлжинд нэг баг нэг ахлах эрчим тэмчилгээний эмчтэй нэг резидент эмчтэй 3 бусад одоо зүрх уушигны эмч гэсэн бүрэлдэхүүнтэй 5 эмч 5 солиуч бүхий баг тусламж үйлчилгээ үзүүлэхээр ингээд ийм төлөвлөлтөй ажиллаж байна. За өнөөдөр бол би яг зөвхөн эрчим тэмчилгээний орон дээр хичнээн эмч ажиллах уу, энэ хүмүүсээ хүний нөөцөө хэрхэн бэлдэх үү, хэрхэн чадваржуулах уу гэдэг асуудлаар бол нэлээд асуудлыг хэлэлцлээ. За өнөөдрийн хэмжээнд яг энэ эрчим тэмчилгээний орон дээр 958 эмч, 958 совилогчийг бол бэлдэж байна. За эдгээр хүмүүсийг яг эрчим тэмчилгээний чиглэлээр 192 хүн гэдэг юм уу. Ийм байдлаар хүний нөөцөө гаргаад хүмүүсээ одоо тухайн ажлын байран дээр ковидтай холбоотой Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан энэ хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулан хамтран ажиллаж байна. Манай улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд бол одоо COVID-19 коронавирусын одоо дэгдэлт манай улсад гарсан тохиолдолд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. За манай эмнэлгийн хувьд бол ер нь 520 ортой, 200 гаруй эмчтэй, 300 гаруй совилогчтойгоор ингэж ажиллаж байгаа. За тэгээд манай эмнэлгийн хувьд бол одоо хүчил төрөгчийн хангамжтай 70 ор байна. Эрчим тэмчилгээнийхээ орны тог 2 дахин нэмэгдүүлсэн. Одоо цаашдаа бид бүхэн дахид эрчим тэмчилгээнийхээ орыг 2 дахин нэмэгдүүлэхээр одоо ингээд яамд өсөлтөө өгсөн энэ асуудал маань шийдэгдсэн. Тэгэхээр одоо эрчим тэмчилгээнийхээ орны тог манай эмнэлэг 4 дахин нэмэгдүүлэх ийм боломжтой болоод хамгийн гол нь одоо эрчим тэмчилгээ шаардлагатай хүн өвчтнүүд үйлчлэгчийг манай эмнэлэг авч эмчилнэ гэсэн ийм төлөвлөгөөтэйгээр одоо ингээд орнуудаа бэлдээд аппарат тоног төхөөрөмж хүний нөөцийн хангалтыг хийгээд бэлэн байдал хангаж ажиллаж байна. За улсын 2 дугаар төв эмнэлгийн шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх одоо өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд одоо 280 ор дэлгэж ажиллах тийм төлөвлөгөөтэй байгаа. За манай нийт орны тоо бол 310. За эмч маань нэг 110 орчим байгаа. За совилогч 160 тийм орон тоотой ажилладаг. За үүнээс одоо манай эмнэлгийн одоо эрчим тэмчилгээний ор бол 12 ор байдаг. За энэ 280 ороос биднес 50 орын бол эрчим тэмчилгээний ор болгон тийм ажиллах төлөвлөгөөтэйгээр явж байгаа. За үүнээс одоо амьсгалын аппарат тоног төхөөрөмжтэй нь бол 24 аппарат тоног төхөөрөмж байгаа. За хүчил төрөгчийн юутай нь 4 аппарат байдаг. За нийт одоо биднес бол 50 орыг бол ер нь эрчим тэмчилгээнийхээ ор болгохоор тийм төлөвлөгөө гарган эмчээ хуваарлаад энэ нарийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн хувьд бол биднес бол өөрсдийн нөөц бололцоогоор 20 гаруй мянган маск, за 1000 орчим комбинезон бол өөрсдийн нөөц бололцоогоор бэлдээд байна. За эмч ажилчид нийт ажилчдаа бол нэг 50 удаагийн хувцас өмсөх тайлах нэг удаагийн хувцсыг за мөн ямар ариутгал хийгдэх бүх сургалтуудаа бол хийгээд ингээ бэлэн байдлаа хангаад байж байгаа. За улсын 3 дугаар төв эмнэлэг эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу тохиолдлын удирдлагын тогтолцоонд бүрэн шилжин цар тахлын бэлэн байдлыг бол хангаа ажиллаж байна. Манай эмнэлэг бол нийтдээ 454 ортой. За энэс бол 68 эрчим тэмчилгээний зэрэглэлийн ор ажиллаж байгаа. За 68 эрчим тэмчилгээний ороос бол 50 орыг бол эрчим тэмчилгээний одоо COVID-19-ийн одоо тархалт нэмэгдсэн үед бол шууд дэлгэн ажиллуулах бэлтгэлийг хангасан байж байгаа. Дээр нь бол одоо 200 тусгаарлан эмчлэх одоо орыг бол бас тусгай хаалттай одоо ийм хэлбэрээр зохион байгуулж бэлтгэл хангаж ажиллаж байна. Нийтдээ одоо яг энэ 50 ор болоод 200 одоо энэ COVID-19-ийн одоо албартай хүмүүс дээр ажиллах 146 эмч мэргэжилтнийг бол бэлтгэн дадлагжуулах одоо ийм үйл ажиллагааг зохион байгуулж бэлтгэл ажлыг бол хангаж байгаа. За 200 одоо хэвтэн эмчлүүлж одоо тусгаарлах хэсэгт бол ерөөхдөө 50 одоо хүчил төрөгчийн хангамжтай одоо орууд бас ажиллаж байгаа. За энийг бол цаашдаа одоо нэмэгдүүлэх чиглэлийн үйл ажиллагааг бол одоо төсвийнхаа өрөөнд зохион байгуулад ингээ бэлтгэлийг бүрэн ханган ажиллаж байгаа.
халдвар төвчсөн судлалын үндэсний төвдөр гол нь эмчилгээ хийгдэж байна. Жишээлбэл одоо сэлэнгээс илэрсэн өвчтнийг, замын дархуулаас илэрсэн халдвартай өвчтнүүдээ бол бүгднийг халдвар төвчсөн судлалын үндэсний төвдөр бол эмчилж байна. За мэдээж халдвар төвчсөн судлалын үндэсний төв бол цаашдаа хэрэг өвчлөл улам нэмэгдээд улам дэлгэх юм бол ачаалаа дийлэхгүй. Тэгэхээр аймагуд бол бэлэн байдлыг хангаж халдвартайгаа эмч мэрэгжилтэн бусад эмч мэрэгчлэнүүдийн нөөцийг хангаж ингэж ажиллах шаардлагатай. Увс аймагт хэрвээ COVID-19 одоо сэргэжтэй тохиолдол гараад халдварсан тохиолдол гарахад бид нар 1500 км Улаанбаатар Хөсөөт рүү тээвэрэхэд бас боломжгүй. Хоёрдоод халдварынхаа голомтыг улам тэлнэ. Тийм учраас бид нар бэлэн байдлыг хангаж аймгийн нэгдсэн хэмжээний халдвартын тасгаар төсөглөн тэндээ эмчилгээ хийх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За шинэ коронавирус COVID-19-тай холбоотой манай Увс аймгийн эрүүл мэндийн салбарын бүт бүхэн одоо орны хэрэгцээ, хүний нөөц, тоног төхөөрөмж, бэлэн байдлын судалгаа гаргаж болоод эрүүл мэндийн яам холбогдох байгууллагад хүргэсэн байгаа. Тэгээд орны хувьд авч үзэх юм бол өнөөдрийн байдлаар энэ төрийн болон одоо хувийн хвшлийн нийтээ 588 нь бол ашиглах боломжтой байгаа. За эмч мэрэгжлийн хувьд гэх юм бол 129 эмч мэрэгжилтэн эмчнэр байна. За сувилагчийн хувьд гэх юм бол 244 эмч мэрэгчлэнүүд байна. Сая ингээд эрүүл мэндийн яамнаас үе шаттайгаар энэ шинэ коронавирусын бэлэн байдлыг хангах зорилгоор тоног төхөөрөмж, за эмнэлгийн хэрэгсэл хамгаалах хувцас хэрэгслийг хангаж өгснөөр одоо бид нар бол 5 одоо зохиомжтой амьсгалын аппараттай. Тэгээд бид нар үндсэндээ нэг 2-оос ингээд нэг 3-аас 4% нөвлөө гэхэд ер нь л нэг 5 аппарат бол өнөөдрийн байдлаар хөлзүүлэх хэмжээтэй аппарат байна гэж ингэж үзэж байгаа. Ангууд зөвхөн гадаа уулзах байжсэн хүмүүс тэр чигээр алуулсан. Хоёр хүн хүлээжсэн ингээ гараа харсаж нөгөө хоёр хүн чи яасан гэсэн. Тэгэхгүй бол хамгийн гол хүндрэл очруулж байгаа юм ингэж байна. Тэр нь бидэнд бол одоо нэг юм. Юуны үед ямар байна? Тэр нэг ийм хугацааны хувьд бол за одоо ингээд арцсангүй манжаад ингээд найрууд бас Вакцины гарахаас өмнө тийм ээ. хаасан бас Тэгээд тэр их ч 24 цагийн хад бас юу л вэ? Нөгөө нэг ихний тавд байгаа нөгөө том орнууд шүү дээ тийм ээ. Юу гэсэн үг? Тэгэхээр хэдүүлээ бэлтгэлээ маш сайн хангах. Нэгдээ алтар авчих юм бол цэргийн касаран чамаагүй дэлгээд ингээд болчихоор байна. Одоо нэг том асуудал байгаа нэрс өнөөс очлоо. Буюу 8 цагаар 3 ээлжээр тэгээ нэг баг 10 хүнтэй 5 эмчтэй 5 сувилагчтай. Тэгтээ өчигдөр 4 Тэгээд над юу арай? Шахаа юу юм дээр? хоёрдугаар шат гэх юм аа төгсгөх юм шүү. Тэгээд танаа бол одоо ястай. Масанда. Ерөнхийдөө ямар нэг байдлаар явж шүү. 140 хүнд нь ер нь бол эрчим дэмжлэгийн шаардлагатай болно. Тооцоотой байна шүү дээ. Тэгэхээр тэр эрчим дэмжлэгийг одоо мянган тохиолдол гарлаа. Тэгээд хяналтын мониторд байгаа. Амьсгалын аппараттайгаа за тэгээд нэг юун дээр бид эргэж цацж байгаа шүү. Бид тэгэхээр 30 орны хийж билээ. Багш тоног төхөөрөмжүүд хангах юм бол бидний Гэхдээ бид бүх юмтай. нэг юм чинь ахлаа, нэг ээлж нэг юм чинь ахлаа явах. Манайх л одоо бүрэн тоногдсон 14 лаборатори байгаа. Тэдний гаргах юм бол бид 27 ор байгаа. Нэмээд яг 40 орон дээр ажиллах боломжтой. Үүнээс гадна бид 70 орон нэмж ажиллах. Миний бодлоор бол нэг сайн хатлагтын эмчийг хамт дагуулж голомтонд оруулаад нэг формоос гармаар байна. Аймагуд юун дээр наалтаж байна? За анхны хөдөөний тохиолдол учраас халдвартын нэг эмч очоод халдвартайгаа эмчтэй сувилагчтай голомтонд шууд орно шүү дээ. Тэгээ одоо хөдөө жишээлбэл манайх бол 2 рентген насаар тогтсон. Уушгийнхаа зургийг боломжтой. За дээр нь компьютер байна. Бид компьютерээр уушгих нь боломжтой. Юун дээр наалтаж байна, юун дээр наамж гэсэн гарахгүй юу? Тэгээ миний бодлоор бол хөдөө хөндөж гэсэн чинь яаж нэг газрын нөөц олсон хангаж байгаа. Ер нь манайс хүнд бол одоо очоод үцгэд нэг 7 хоног голомтонд орох хугацаа шүү. Тэг. Жамсагт одоо би Одоо яг боломжтой юм юу вэ? хай болцоо одоо гэж. Нэг зүйл хэлгээд байна. Коронавитой холбоотойгоор илүү цагаар ажиллаж байгаа улсууд дээр бол тэр мөнгөний хэрэг тэр генерикийг өөрөөр их юм шууд ерөөсөө нэг их туслагддаг учраас Японч чинь тэрэн дээр өөрийнх нь нэг нэр хүнд